Ингээ бичлэгийн төгсөл танах амар гоё юм зам юм зэ. Хоёр үс өгсөн юм байна. Одоо YouTube-рууд ингээд энэ үг ашиг хийдэг. Өнөөдөр контент болохоор Жажамяны газрын охин Пука. Шүүмжлэхийнхаа өмнө намайг хэдхэн секунд сонсоод үзээрэй. Пука ч хятад характер биш, солонгос характер байгаа. Надад олдож байгаа хувцас маань энэ болж таарсан учраас хэлэхгүйгээр өнгөрөөчөрэй. Намайг Жажамян хийж байгаагаар лайка дараа subscribe хийгээрэй заяа. Subscribe to my channel. За тэгвэл эхэлцгээе. Never know, talking like Geronimo, get dropped down like some dominoes. Blues and greens and pinks, I got a lot of those. Yeah, you know, talking slime, I can't relate to snakes. I see a lot of folks.ほら誰かさんが誰かさんが誰かさんが忍び足一触触発命拾い他言無用の掟ごとでも誰かさんが誰かさんが誰かさんが耳打ちを少しずつ踏み出すらしい踏ん実食Жажамян маань бэлэн боллоо. Одоо тэгэхээр гол ажилд орцгоё. Тэгэхээр бидэнд Жажамянтай хосолдог 5 төрлийн зүйл байгаа. Хамгийн ихийнх нь мэдээж цансан өндөг. Амар гоё харагдаад байгаа болохоо идмээр санагдаад байна. Алдарт Пукагийн гарын рамяныг идээд үзсэн. Жажамяныг холих хувцас нь хамгийн урантай заяа. Идээд үзье. Who made this? Wow, sexy food. Яг харахгүй Пукагийн гарын олъё. За, өндөртөө хослуулаад идэж үзье одоо. Би ер нь Жажамян идэхдээ дандаа шарсан өндөртөө иддэг гэсэн юм. Тэгсэн чинь ингэ цансан өндөртөө гоё юм. Азар гэрч жоохон кола байсан. Гацсан гарчиж. За тэгвэл өндөндөө оноо үгүй. Яг байдаг л амтай. 10-аас 6 тавьцаа. Дараагийнх нь юу вэ? Кимчи. Монголчууд өвлөн маха бэлддэг бол солонгосчууд кимчиг бэлддэг. Дараа 7 хоногоос кимжан гэх. Надад бүр Жажамяныг кимчитэй хэлж идэж суудаг байхгүй хаа. Ямар ч тач идээд үзье.
Kimchiтэй тэгэхээр гомингийнхаа амтыг дараад идэв юм. Тийм болохоор 10-аас 1 3 тавьсан. Kimchi бол бодсноос жоохон мяавлаа. Хамгийн сүүлийнх нь 10-аас 10 байна гэж би бүр 100% хэлдэг. За дараагийнх нь болохоор энэ манжин таммужи би баг энэнгүүгээр хоол идэж чадхаа бэлдсэн мэл. Мэдээж жажамяныг энэ байхгүйгээр төсөөлчихгүй шүү дээ. Оо энэ бүр амар нарийнхан энэ хардаа. Ямар нарийн гар вэ? Эхлээс өмнө гэдэг. Би бүр энэ амар энэ калори багтай таргалуулдаггүй. Сайдээд үзье. Яг шиг энэ штэ. Та нар миний реакцийг хараад шууд ойлгож байгаа сте 10-аас 10. За дараагийнх нь Солонгос TikTok дээр амар халдвартай болсон заяа. Би бас идэж үзье гэж боддог байсан. Ингээд боломж гарч ирсэн. Тэр нь юу вэ гэхээр ястагтай жажамяа. Ингээд тараах юм бол бэлэг маань өөрөө ингээд хайлчин заяа. Энэ бүр амар гоё амттай баха. Ялчгүй чизтэй юм бүгдээр гоё идэгтэй. Бэлэг чи өөрөө жоохон амар хурц амттай штэ. Тэнгүүд жажаанаа жоохон дараад исэн юм. Энэ бол 10-аас 7 юм уу 8? 10-аас 8 гэж өглөө би. За хамгийн сүүлийнх нь хамгийн төгс сослол гэж ярьдаг. Энэ болохоор тансуу юу? Ер нь бол chicken. No. Гэтэ гаднах бүрнэл нь жоохон өөр. Жоохон эрзэн шиг юм жоохон хатуу бүрнэл заяа. Зүгээр нэг chicken шиг юмтай ингэж хайлж идэж байгаа юм бол биш. Хамгийн гол нь соус нь заяа. Соус нь болохоор жоохон их тийм эсэглэн ирнэ чихэрлэг соус гэдэг байхгүй юу? Тэгээд гомонгоос нэг халбагч. Тэгээд ардаас нь тансуу. Энэ бол зүгээр төгс сослоо. Та нар юу жажамаа хийж идэхээр бол заавал энэтэй игээд идэж үзээрэй. Тарсуу та нар ийм хатуу. Ойлгомжтой харуулсан. За ингээд Пукагийн жажамяны орц энэ хүртэл байла. Тэгээд мэдээж бичлэг маань таалагдсан байх гэж найдаж байна. Хэрэг жажамян дуртай хүмүүс байх юм бол хийгээд идээрэй. За бичлэгнийхээ төгсгөл би танарт хизээж сонсож байгаагүй зүйл гэж хэлж өгье заяа. Ласакохо. Дагаад хэлээрэй. Ласакохо. Like, subscribe, comment, хонх гоё үг зохиосон байгаас би. Одоо бусад ютуберууд миний үгийг ашиглаж болно заяа. Ласакохо. Like, subscribe, comment, хонх. Ласакохого мартаа.